ямар муухай үнэртэй юм бэ? Энэ бие цай юмнууд дандаа л муухай амт үнэртэй байна. Гүрээж агаад юу тогтмол уунаа. Энэ юу? Хачийн үнэртэй байгаа юм бэ? Найз нь барах шүү ууж. Бараг шүүн. Та чим уудаг болсон юм уу? Хөөе, бүгдээрээ сайхан гаста ундаа авч ууя л да. Хэдүүлээ өдөрт нэг сав гаазтай ундаа ууха болио. Би хаагаа бодъё. За суудаг л байсан шүү дээ. Уучил та. Тэрээс шүгэл таарч шивэр аврыг хийгээд байна. Энэ харам бараг шүүн уудаг болсон гэж штэ. Би тэрхтэй. Тийм амар бит хэрэгтэй гэдэг бол чацарганд авч ууч хамаагүй дархлагч нь дэмжин шүү дээ. Тэглээч нэрээ барагшууныг бас байнга уугаад ивэл бид бас хэрэггүй л гэдгийг бэлэн шүү. Юу ч уусаа яадгийн юм бид хэрэгтэй ингэж байхгүй штэ. Яа. Би эмчид үзүүлээд эмчийн заавраар тунгаар ууж байгаа байхгүй юу хоёроо. Би ямар хөшүүн юм бэ? Би энэ олон жилийн буруу хоолсон. Энэ жингээ одоо л хасахгүй бол ирээдүйд турна гэж бүр яг бодлоо. Хүүе яагаад байгаа юм бэ? Юу гэж байгаа? Би нэг тасгал хийгээ хөдөлгөөнтэй байх гац сүүлийн тоног. Шал тийм юм хийгээд байгаа юм шүү. Багасаа уусаа ингэж хийж дадаагүй сураагүй юм одоо дадлуулна гэж байхгүй шүү. Тийм үү. Яана. Ер нь хэлээч чам шиг ингээд гэрээрээ багшгүй ингээ хиймэл хотлаа штий. Чи тэрний оронд нэг сар цаах спиннинг төвчөөж эсвэл одоо нэг тураадаг цай копиг зөндөөл юм байт юм. Тэр нь бараг шулуун шүү бас. Би зүгээр нэг эрүүл амьдралын хэв маягтай болоод өдөр болгон тогтмол хөдөлгөөнтэй л болоо гэж бодсон хоёроо. Ямар ном уншиж байгаа? Хөөе үүсийн амтны фермийн ном аль юун гарт бичигдсэн хэрнээ яг манай одоо нийгмийн амьдралыг амьд дээр дүрслүүлээд аягүй зөвөн гарчжээ. Йоо бүр стрессжиж уншиж тусглаа. Наа чин аль эртний амтны фермистий надад ч өнөд уншаагүй юм би тийм үү? Чи тэрний орон залуу хүн гэж тэр бестселлер номдос уншаач. Гэдгээ бүхэн уншсан байлээгээ яадын энэ ном дээр гарч байгаа шиг манай нийгэм биш. Бидний аягүй загсны ой санамжтай байна. Бүх юмыг болоод мартаал. Энэ номыг уншсаар өөр бүх юмд ингээд нэг хүн гэлтгүй оролцоотой байнга санаж явах чухал юм гэдгийг ойлголоо. Мэдгүй. Баска одоо уус төрийнхноос молиг өмгсөн юм уу? Эсвэл жаахан мөнгө үнэрлэлсэн юм уу? Эсвэл яг ч инхнээсээ гэгэрсэн мэдгүй. Нийлэх эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, ном сони эргүүлсэн хүн зааграгд толгоон цороо далгаж ургалаа. Та хэвчээ юу ч таалагдахгүй маа. Би зүгээр энэ номыг уншлаа. Тэгээ нэг юм ойлголоо. Тэгэд энэ Монгол улсад болж байгаа үйл явдлыг ер нь мартаад өнгөрч болохгүй юм байна гэж бодлоо. Жишээ нь 2025 оны 1 сарын 17-нд Монгол улс Францтай ураны гэрээгээ зурлаа. Тэгвэл 2026 оны 1 сарын 27 гэхэд тэр гэрээнд юу өөрчлөгдсөн бэ? Урагшилсан уу, хөдөлсөн үү? Тэр нь залуучууд бид нар хяналт тавиад байнгын оролцоотой мэдээлэлтэй байх хэрэгтэй юм байна гэж ойлгосноо л хэллээ шүү дээ хоёроо. Өөрчлөгдөхөөр хичээж байгаа нэгнээ дэмжихгүй юм ахэд унтраахгүй гэж болдгүй юм бах та. Байнга талцсан, хуваагдана. Нэгнийхээ үг үйлдэл дээр ямар нэгэн үг хаяна. Тэгэл 3 хоноо л нэг сенсац. Уг нь бид нар хэрсүү, тунгаан боддог, мэдээллийг ирж хайдаг байх юм бол манай нийгэм л хэрэгтэйсэн. Тэгээ залуучуудаа энийг уриалахаар хихэг юм шиг харагдах юм. Эсвэл би буруу бодоод байгаа юм болов уу?